Өнөөдөр манай улсад 112 орны 12 мянгаад аж ахуйн нэгж бүртгэгдэж 14 гаруй тэрбум ам долларын хөрөнгө оруулжээ. Энэхүү хөрөнгө оруулалтын 80% нь 2008-аас 2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буурсан байна. Тэгвэл 2010-аас 12 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөсөн оюутлогоо төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буцаад байрандаа ирэхэд нөлөөлжээ. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой таатай баталгаатай хууль эрх зүйн орчин бүрдэх гинэ. Дээрх хуулийн төслийг улсын их хурлаар баталсан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль оны өмнө баталж байсан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд хүчингүй болох нэ. Хурлаанд оролцсон гишүүд эдийн засгийн орчныг сайжруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд гэхдээ элдв үр ашиггүй зүйл зарцуулахгүй байх хэрэгтэйг сануулж төслийг улам сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байлаа. Монголд итгэл алдарсан гадаадын компани гадаадын хөрөнгө оруулалтыг тэр итгэлээ сэргээх зорилгоор энэ хуулийг баталцаа гэж бодож. Гэтэл өмнө байгаа өнөөдөр өвчин төгөлдөр байгаа тэр хуулийнхаа зарим заалтаас ийм дутуу муудад ороод ирж байгаад би бас гайхаад байгаа юм л да. Тэгээд 10 жил байхад бол манай үндэсний компаниудын бизнесийн чиглэлийн холбоодын удирдлагуудаа уулзахад бол 10 жилийн хугацаа бол боломжийн байна гэж үзсэн учраас бас тэднийхээ саналыг сонсцож иж болно. Нөгөө талдаа гэж үзэх юм бол ер нь бусад орнуудын төсөл судалж яхад бол ер нь 15-аас дээш байдаггүй юм билээ дээ. Яг ингэ татврыг тогтворжуулсан орн бол энэ гişг олж орн бол дэлхийд бол барж байхгүйтэй адилхан шүү дээ. Тэгээс бид нар илүү таатай орчин бүрдүүлж өгч байгаа гэж үзэж байгаа. Олон жил Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг тэргүүлсэн Дэмбэрэл гишүүнч өөрийн санал бодлыг ангийн андуудаа дуулгасан юм а. Гэхдээ түүний санал эцэстээ маргаан болж өндөрлөхөнд төгссөн. Энэ альва гадаадын энэ хөрөнгө оруулалтын хуулийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог хоёрхан зүйл байдаг дэлхийд даяар. Тэр нь нэг нь доктортой байдлыг хэр зэрэг хангаж чадчих, нөгөөх нь incentives буюу энэ урамшуул хөшүүргийн тогтолцоог хэр зэрэг оруулж өгсөн гэдгээр улс орнууд уралддаг. Энийг та бүхэн нэлээд судалсан байх гэж бодож байна. Доктортой байдал гэдэг бид хийгээд өгчлөө. Таны хөрөнгийг хизээч хураахгүй. Хураах юм бол зайлшгүй нөхөн төлбөртэй байх ёстой. Эрх зүйн баталгаачлаа. Эдийн засгийн хувьд бол татврын орчин чинь ийм хугацаанд доктортой байдал хийгээд өгчлөө. Дээр нь Монгол улс маш бага татвартай орны тоонд орж байгаа. Тэгээ дуусчих. Тийм байж байгаа ч. Тийм учраас бид нар хөнгөлт чөлөөтийг оруулж ирэх. Таны хэлж байгаа бол нөгөө нэг зөөлөн дэмжлэг ярьдаг штэ. Татврын бус дэмжлэгүүд гэж тийм үү? Тэр асуудлуудыг зарим утгаар орсон байж байгаа хангалттай бус гэж үзэж байгаад нэмэх нь бол нээлттэй байгаа. Ямар ч тач хилцүүлэгт орсон хуулийн төслүүд анхны даваагаа давж улсын их хурлын чуулганы хуралдаанаар орох боллоо. Хууль тусгаснаар хөрөнгө оруулагчийг гадаа дотоод гэж ялгуулахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт үйлчлүүлэхээр болжээ. Үүнээс гадна стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь авч үзэхгүй, хөрөнгө оруулагчдыг хувийн болон төрийн гэж ангиж хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчт гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25-аас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар заажээ. Мэдээж хэрэг хуулийн төсөлд алдаа чамгүй байгаа. Үүнийг хилцүүлгийн явцад ажлын хэсэг томилон зас залруулахаар болсон юм а.